За ингээд олон баярыгаа туршлагаа хаваалцахаар зорж ирсэн баярлалаа. Өөрийгөө танилцуулаад энэ гүйл сонирхож байгаа хүмүүст өөрийнхөө туршлагыг хаваалцсан уу. За баярлалаа. За бүгдэнд нүглээний минь хүргэе. Намайг Жамсрангийн олон баяр гэдэг хөнгө атлетикийн спортоор 15 дахь жилдээ хичээлж байгаа. Марафон гүйлтээр 13 дахь жилдээ хичээлээ явж байна. Тэгээд 2011 оноос анх хөнгө атлетикийн спортоор хичээлж эхэлсэн. 17 настайгаас гүйж эхэлсэн. Яг 10 дугаар ангид байхдаа гүйж эхэлчихсэн. Тэгээд 2013 онд анхныхаа марафонд гүйгээд эхэлсэн байгаа. Анхныхаа марафонд 2 цаг 23 гүйжсэн. 2013 онд. Тэрнээс хойш одоо 12 дахь жилд ороо явж байна. Одоо Дорч Балан багшийн удирдлагын дор бэлтгэл сургуультай хийгээ явж байна. Анх хаана ер нь марафонд гүйжсэн? Хамгийн анхны марафонд Бээжин марафонд гүйсэн. Бээжин марафонд 2013 онд гүйгээд 2 цаг 23 гүйж спортын мастерын болцол хангаж ирсэн. Тэгээ гүйжсэн. Энэ нөгөө рекорд хийсэн марафон болохоор Японд огшгүйсэн тий. Одоогор нэг хувийн дэд амжилттай хийсэн марафон болохоор Осака марафон 2023 онд саяхан 2 жилийн өмнө 2023 онд Осака марафонд 2 цаг 8 минут 58 секунд гүйж үеийн амжилттай ахиулжсэн. Одоо энэ марафон гүйлтээр хичээлэхэд сонирхолоо хэлэхэд мэрэгжлийн тамирчид маань ямар одоо хуваарийн дагуу хичээл бэлтгэл сургуультай хийж явдээ. Тэр талаасаа сонирхолоо. Мэргэжлийн тамирчид болохоор ер нь бол байнгын бэлтгэлтэй. Угаасаа хийх ажил нь тэр юм чинь тэгээд байнгын бэлтгэлтэй мэдээж системтэй бэлтгэлтэй хийгээд тэмцээн уралдаанд ороо явна. Жилийн 4 өдөр угаасаа байнгын бэлтгэлтэй байна. Тэгээд марафонд бол тэгээд жилдээ нэг 2-3 марафонд гүйн. Ер нь бол өвөл намар өвөл хавар гэсэн энэ 3 үйлрэлд гадагшаа тэмцээнд их явдаг. Гадагшаа тэмцээнд явна. Тэгээд нөгөө мэргэжлийн тамирчдын гол зорилго нь болохоор одоо дэлхийн аварга, олимп гэсэн тиймэрхүү тэмцээнүүд оролцохын тулд нөгөө эрхээ авахын тулд гадагшаа тэмцээн уралдаанд оролцож хувийн дэд амжилтаа ахиулахын тулд их оролцдог байна. Бэлтгэл сургуулийн хувьд бол тэгээд мэдээж яг л бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ингээл өдөр болгон бэлтгэлээ хийн. Тэгээл янз бүрийн бэлтгэл хийгээл явна да. 7 хоногийн 7 хоногийн 6 өдөр хийн. Яг нэг өдөр нь бол амарна гэж. Дөнгөж эхэлж байгаа болон тогтмол хичээлж байгаа хүмүүст зөвлөхөд ямар санаа туршлагаа хаваалцъя гэж бодож ирсэн өнөөдөр. Гүйлтээр одоо хичээлж эхэлж байгаа, марафонд гүйх гэж байгаа хүмүүс одоо зөндөө ер нь бол хаасаагүй болцсон. Яг нь миний хувьд бол миний бодлоор болохоор мэдээж эхлээд бэлтгэл сургуульд хийн. Тодорхой хэмжээнд өөртөө одоо тохирсон бэлтгэл сургуультай хийн. Тэгээд мэдээж маш удаан хугацаанд бэлтгэл сургуульд хийсний дараа бүтэн марафонд гүйн штэ. Тэгээд бэлтгэл хийж явах явцад бол мэдээж янз бүрийн асуудал гарна, хөл үүдэн янз бүрийн бэрхтэлгийн тал авна штэ. Тэгээд тэхгүйн тулд аль болох урьдчилан сэргийлж нөгөө янз бүрийн дасгал хөдөлгөөө хүчний бэлтгэлийн тэрийг сайн хийх хэрэгтэй гэж боддог. Тэгээд мэдээж бэлтгэл нь одоо зүгээр гүгээд авахгүйгээр бас нэг төлөвлөгөөтэй бэлтгэл хийгээд бас нэг багш дасгалжуулагчийн өдөр зөвлөгөө аваад хийгээ явуул одоо хамаагүй илүү үдтэй. Тэгэхгүй бол бас зүгээр хамаагүй шууд гүгээд аж болохгүй шүү дээ. Тэгээд хамгийн миний бодлоо хамгийн чухал юм бол мэдээч нэг дасгал хөдөлгөөн дасгал байгаа. Одоо гүйлтийн янз бүрийн дасгалуудыг хийх хэрэгтэй. Дээрээс нь хүчний одоо янз бүрийн хөнгөн одоо бие дээрээ хийх тийм дасгалуудыг хийж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бас бэрхтэлгийн тал авах гайгүй. Тэгээд янз бүрийн мэдээлэл сэдэл уншиж одоо уншиж байвал бас зүгээр тэгжиж нөгөө
яаж гүүх талаар яаж зөв гүүх тиймэрхүү мэдээллүүдийг авчиж тэгжээж бас сурчээж гайгуулна. Тэгээ анхлан гүйж байгаа хүмүүс бол амар олон мэдхгүй зүйл зөндөө байгаа шүү дээ. Тэр бүгдийг л ер нь одоо багш дасгалжуулагч нараас зөвлөгөө авчаал зүгээр. Тэгжээж гүүл зүгээр. Тэгэхгүй тэгээд юу ч мэдхгүй бас гүүгээдээ бол бас хэцүү. Бичлэг гэмтэл аавны янз бүрийн асуудал их гарч ирнэ. Тэгээ марафонд гүйж байгаа хүний хувьд бол мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл хийцсэн байгаа. Тэгээ өөртөө нэг зорилго тавиад одоо хэр хугацаанд одоо гүйж дуусах вэ гэсэн зорилго тавьчаа. Тэрийг нөгөө пэс нэг километрийн пэсээ ер нь бодцсон байгаа шүү дээ. Тэрийгээрээ л ер нь ингээд гүүл яг зүгээр. Тэгхгүйгээр бас нөгөө жоохон пэс ингээд өндөр удаан ингээд жоохон нөгөө савлаа гүүгээд байвал амархан ядарч одоо тэр цагаараа гүйж чадахгүй. Тийм болохоор анханасаа гүүхдээ ерөөсөө яг л өөрийнхөө бодож байгаа тэр цагаараа пэсээ яг барай гүйх юм бол зүгээр. Тэгээд мэдээж тэр пэс ойрхон пэстэй чинь одоо хүмүүс зөндөө гүйж байгаа шүү дээ. Тэднэртэйгээ хамт нийлээ гүйвэл зүгээр ганцаараа гүйгээд авахгүйгээр хүнтэй хамт гүйвэл бас арай ондоо. Тэр чинь бас хол зам болохоор мэдээж хүнтэй гүйвэл шал ондоо гүйнэ. Арай илүүгүй. Тэгээд аль болох ер нь яг өөрийнхөө цагаараа тогшин цагаараа гүйж хагаад сүүлийн 35 км-ээс хоошоо сүүлийн 5 км юм уу 35 км-ээс хоошоо биеийн байдал хэвийн ер нь ядралт бага байвал ер нь хамаг арай илүү жоохон ингээд хурдаа нэмээд байгаа бүх хүч нөөцөөл гаргаад гүйх хэрэгтэй. Тэрэн хүртэл ядаж нэг 30 км 35 км хүртэл яг өөрийнхөө бодсон цагаараа темпэ барайл гүйж авах зүгээр. Тэгээд мэдээж дунд нь уух, ус, найруулах, жээл мэйлийн тэр бүгдийг нь одоо бас тохируулжгүй. Хамаагүй бас уугаад байж болохгүй. Марафонд гүйж явахдаа хамаагүй одоо их шинge их уух юм бол нөгөө цаанх татах янз бүрийн тэр чинь нөгөө шингэхгүй тиймэрхүү асуудал гарна шүү дээ. Тийм болохоор уух юм дээр болохоор одоо нөгөө мэргэжлийн дамжч 5 км-ийн зайтай уудаг уух зэг дээр. Тэгээд тэр ууж байгаа найруулж тавьсан одоо мэргэжлийн дамжт болохоор найруулад уух юмаа тавьж байгаа ш тусгаа. Тэрийгээ болохоор ингээд ерөөсөө аваад нэгээс 2 балгадаг байхгүй. Эхлээд бол ингээд нэг балгаал хашчин. Тэгж хамаагүй их уудаг. Тэгээд жээлийг болохоор бас адилхан бас их уухгүйгээр одоо ер нь бол нэг 2 маярыг ууд. Мэргэжлийн тамирчид бол яг хуу энгийн гүйчд бол 3-4-ийг уусан ч болно л доо. Өөртөө биедээ тааруулаад. Гэхдээ тэр нөгөө жээлийн тэр бэлтгэл дээрээ их сайн уугаад туршаад байвал зүгээр. Тэгээ биедээ дасан зохицуулчих зүгээр ээ. Тэгээд жээл мэлээ ер нь бол 15-20 км-с эхлээд уугаа явуул зүгээр. Тэгээд зарим одоо жээлийн энэ тэрийг уучаад араас нь жоохон шингэ ус уухгүй болохоор бас нэг зарим жээлс жоохон хурц байдаг. Сахар ихтэй болохоор жоохон хурц. Тэгээд нөгөө дотор ийгүү болгох тийм магадлал өндөртэй байт. Тэгээ уух юм энэ тэрэ ер нь бол 5 км-ийн зайтай багаар ууж явахгүй бол бас их уух юм бол гидс үүдэх янз бүрийн асуудал гарна шүү дээ. Тийм болохоор тэр мэргээ сайн бодож тааруулж марафонд гүйхгүй болохгүй байгаа шүү. Тэгээд марафоны өмнө одоо нөгөө хоол унд байгаа шүү дээ. Өмнөх өдөр хоол ундаа бол бас тохируулах хэрэгтэй. Хамгийн ихлэ хоол унд идэхдээ юу идэж болох вэ, юу идэж болохгүй вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэгээд өмнөх орой бол бас нэг амар их хоол идээд юм. Яг тэгэхээр их хоол идчих юм бол тэр хоолоо шингээх гэ ходоод гэдс чинь бас ажиллаад нөгөө шин амрахгүй шүү дээ. Тийм болохоор бас ер нь тааруулж хоолндоо идэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нөгөө өөр тохирсон хоолыг л идэх хэрэгтэй. Өөрөө өмнө одоо ямар хоол идчихсэн тиймэрхүү хоолндоо л идэнэ. Тэгээд тэмцээний өмнө бол гараа гарахын өмнө 2-3 цагийн өмнө хоолндоо идэх хэрэгтэй. Тэгээд 2-3 цагийн өмнө хоол идэхдээ ер нь маха болол идэд юм. Мах сах идэхгүйгээр арай хөнгөн шингэн хоол идэх хэрэгтэй. Тэгээ хүн болгоно нэг өөрхөө ходоод гэдсэндээ таарсан хоолыг идэх хэрэгтэй. Өмнө ямар хоол идчихсэн тэгээд арай илүү хурдан шингэх тиймэрхүү хоолуудыг идэх хэрэгтэй. Тэгээ аль болох эрт идчихвэл зүгээр 2-3 цагийн өмнө. 2 цагийн өмнө гэтэл идээд дуусгацсан байх хэрэгтэй. Тэгээд тэр хоол чинь 2 цагийн дотор арай шингээд
байгуулсан байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа гүүхт ирэн зүгээр гэдэг. Ихэнх мэргэжлийн тамирчид 2-3 цагийн өмнө хоолоо идэж дуусгасан байдаг. Хоолн дээрээ ер нь бол бас анх гүйж байгаа хүмүүс амар анхаарах хэрэгтэй. Яг гарааны өмнөх тэр өдрийн 2 цагийн өмнө идэх хоолн дээрээ. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэн. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ яг уу мэдээж марафонч тэсвэрийн спорт хоол ундны тал дээр болохоор витамин гэ янз бүрийн одоо витаминжуулт энэ төр байгаа шүү дээ. Тэднийг бол сайн ууж ин тэгээд дээрэс нь хоол аль болох ер нь бол сайн хоол, шимт хичээлэгтэй хоол идэх хэрэгтэй. Тэгээд бас нөгөө махан төрлийн хоол идэх биш, ногоо гэл янз бүрийн аль болох шимт хичээлэгтэй хоол унд идчихэж биечин сэргэн. Тэгээд дараагийнхаа бэлтгэл дээр арай илүү болж байгаа шүү дээ. Тийм болохоор хоол ундан дээр ер нь их хороод байдгүй. Гүйлтийн тамирчид. Нүүрс ус ер нь гүйлтийн тамирчтай хамгийн гол хичээл нь болдоо шүү дээ. Уураг өөхтос нүүрс ус гэдэг 3 ангилагддаг шүү дээ. Хоол шимт хичээл маань. Тэр нүүрс ус нь ер нь хоолын тэсвэрт аягүй сайн. Яг гүүхийн өмнө гүйжих үед. Гүйж дуусны дараа сэргэлт нь болохоор ууралэг хоол. Уураг гэдэг нь дан уураг уuna гэсэн үг огт биш байдэн шүү. Уургаар баялаг хоол. Одоо махтай хоол гэсэн үг. Хүмүүс болохоор нөгөө фитнесийн тамирчид янз янзын бэлтгэл уугаад байдаг. Ер нь марафоныхын тийм бэлтгэл баг уудаггүй шүү дээ. Хоолоор л ус бас сайн ууж явах хэрэгтэй. Одоо өдөр болгон хөлсөөрөө шингэн алдчихж байгаа юм чи усны хэрэглээгээ нөхөж явах хэрэгтэй. Яа тэгээ усны хэрэглээ дутагдсанаас болоод одоо бие сэргэхгүй байх асуудал гарна шүү дээ. Бас зөндөө. Тийм болохоор ус сайн ууж явах хэрэгтэй. Усыг бол ирэн сайн ууж явах хэрэгтэй. Тэгээ хоолоо бас сайн идэж явах хэрэгтэй. Тэгээ хоол бас муу явах юм бол бас л бэлтгэл хийхэд бол хэцүү болно. Одоо маргааш нь дахиад бэлтгэлээ бие чинь сэргэж өгөхгүй шүү дээ. Хоол унд сайн идэж явах хэрэгтэй. Марафоны тэмцээний өмнө бас ер нь бас хоол моолоныхаас хороод байж болохгүй. Ер нь өмнөх одоо 7 хоног байгаа шүү дээ. Тэр 7 хоног хоол ундын тэрийдээ сайн идэж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг одоо анх гүйж марафонд гүйж байгаа хүмүүс та чинь бас нөгөө зарим нөгөө хажуугаар нь ажил хийж байгаа болохоор амар ядралт ихтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр марафоныхоо 7 хоног аль болох ер нь амарч явах хэрэгтэй. Амралт бол амар хэрэгтэй. Хамгийн чухал юм нь болохоор амралт сайн амарч яж бие чинь сэрэгжээж л тэр тэмцээн дээрээ сайн гүйж. Тэгэхээр тэмцээний 7 хоног ер нь одоо ажил төрлөө арай багасгаа гадуур одоо нэг явах мох тиймэрхүү ажлыг ер нь багасгах явах хэрэгтэй. Тэгээд аль болох л амраад байх хэрэгтэй. Амраад тэгээд бэлтгэлээ хичээл амраад байх хэрэгтэй. Тэгжээж л яг сайн гүн. Тэгэхгүй нэг тэмцээнээс 3-4 хоног өмнө гадуур нилээ халахаал ажил төрлөө их хөөцөлтөө тэгээ яваад байх юм бол тэгээд ер нь тэмцээн дээрээ бас л аль болох эртэл гэлтаж ядарна гэсэн үг байхгүй. Би чинь нөө сэргээгүй байх гэсэн. Амран тэгэхээр ингээд орон дээр хөвтөл авах яаж амрах вэ? Амран гэхээр кино үзэх юм уу? Амран гэхээр гэртэл ер нь бол амрах хэрэгтэй. Гэртээ одоо янз бүрийн юм хүн хийгээл гэрийнхээ ажил янз бүрийн юм хийгээл. Тэгээ амран гэхээр бас массаж энэ төр хийгээд амарчулна. Хөлөндөө массаж хийгээд ер нь одоо манай мэргэжлийн ихэнх тамирчид гадаадын тамирчид ч гэсэн одоо тэмцээний нэг 2-3 өдрийн өмнө бол бас массажист хийлэгдэх. Яг одоо тэмцээний газар очиод ч юм уу ер нь бол массажист энэ төр амар хийлэгдэх байгаа тусгай. Тэгжээж одоо булчингаа сэргээ тэгжээж гүн. Тэгэхээр та хэдийн үуч гэсэн бол бас массаж хийлгэж болно. Тэгээ нэг 2-3 өдрийн өмнө массаж хийлгээд ер нь бол одоо гадуур одоо нэг явах тийм явдал энэ төр л багасгах хэрэгтэй. Тэгээд гэртээ аль болох амраал ойр зургийн юм хийгээл амраал байж хат бол. Тэгээд дээрэс нь мэдээж арай илүү шимт хичээлтэй хоол унд сайн идэж явах хэрэгтэй. Тэгээд шингэнээ бас ер нь жоохон нөхөж явах хэрэгтэй. Сэтгэл зүй бол маш чухал. Марафон гүйлтийн 70-80% нь ерөөсө сэтгэл зүй гэж ярьдаг байхгүй. Тэгээд мэдээж сэтгэл зүй марафонд яг гүйж явахдаа одоо сэтгэл зүй ерөөсөө муу байх юм бол ер нь замаа дуусгах хэцүү. Аль болох муу юм ерөөсөө бодож болохгүй. Одоо би ингээд гүйж явахдаа одоо миний бие хүнд байна. Одоо яах вэ ийх үү гэл одоо амар хүнд байна. Би дуусгах чадах болов уу гэсэн тийм ерөөсөө бодож болохгүй. Аль болох л гээгээл
Гээгээл миний би хөнгөн байна. Одоо утахгүй ингээд зүгээр болчихноо л гэсэн тийм л юм бодож явах хэрэгтэй. Сөрөг юм бодох юм бол тэгээд би чинь ингээд булчин чинь дагаал үн чинь дахиад. Тийм болохоор марфон ерөөсө сэтгэл зүй спорт болохоор бас ерөөсө тийм сөрөг юм бодож болохгүй. Аль болох гээгээл миний би ингээд хөнгөн байна. Одоо гоё болчихно л гэсэн тиймэрхүү юм бодолтой гүйж явах хэрэгтэй. Сэтгэл зүй бол маш чухал. Одоо бэлтгэл хийж байгаа ч гэсэн сэтгэл зүй одоо маш чухал. Одоо нөгөө зарим тамирчид гадаадын тамирчид хэлдэг аахгүй гүйлт чинь одоо ерөөсөө гүйлт гэдэг спорт бол нэг бодлын нэг төрлийн бол нэг ийм жоохон гонигтай тийм уйтгартай спорт гэж ярьдээ. Уйтгартай нөгөө бас нэг нь болохоор одоо нөгөө зогсолтгүйгээр дандаа ингээ өөртөө өөрсөлдөх. Нөгөө яагаад уйтгартай гэхээр одоо ингээ байнгын гадаа гүйж байгаа шүү дээ. Ганцаараа гараалгүй юм. Ганцаараа л гүйж байгаа шүү дээ ихэнхдээ бол. Ихэнхдээ тэгэл ганцаараа кросс гүйлт гээл зөөлөн гүйлт эднэр чи ганцаараа гараал нэг зам дээр ингээл тал газар гүүгээл яваад байгаа шүү. Тэгээ гүйж явахдаа ингээл амар их юм бодоод гүйж байгаа шүү дээ. Тэрийг хэлж байгаа. Тэгээд нэг өөртөөгөө л өрсөлдөг байхгүй ерөөсөө гүйлт чинь. Марафон гүйлт чинь одоо тэр өөр хүмүүнд өрсөлдөхгүй шүү дээ. Ер нь бол замаа дуусгах нь одоо анхлан гүйж байгаа хүмүүс чинь замаа дуусгахын тулд өөртөөгөө өрсөлдөн. Мэргэжлийн тамирчдын хувьд бас ихэнх нь бол цагтаа өрсөлдөн. Одоо өөрийнхөө нэг одоо хувийн дээд амжилтаа ахиулахын тулд өөрийнхөө гарапкаараа гүйхийн тулд цагаа барьж гүйхийн тулд өөрөө өөртөөгөө л өрсөлдөж байгаа. Тэгэхээр сэтгэл зүй бол маш чухал. Хамгийн чухал нь бол сэтгэл зүй. Бэлтгэлээсээ илүү чухал баг. Ажилттай хүмүүсийн 7 хоногт 3-4 удаа гүйж гэхээр чинь яа болно. Одоо тэгэхээр одоо хувийн зохион байгуулалтаа сайн гаргах хэрэгтэй байхгүй. Одоо ажил чинь ямар үед ачаалттай байдгийг тэр мэргээд гаргачаад одоо 7 хоногийн хит өдрүүдэд гүүн гэж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээрээ хуваар одоо бэлтгэлийн нэг хуваар гаргах хэрэгтэй. Тэгээд одоо эхний өдөр нь нэг 10 км ч юм уу гүүн. Тэгээд тэрний дараагийн өдөр арай нэг амарцсан өдөр чинь бас би чинь гайгүй байгаа шүү дээ. Тэр өдрөө нэг 15 км 12 км гэж яхаа ахиулаа гүөх жишээний. Тэгээд мэдээч пэс нь бас чухал. Одоо хит ядарсан маш ажлын ачааллаас болоо ядарсан үед бол бас нэг хүчтэй юм. Ядарсан үед булчин чинь бас ядарсан байна. Бүх юм чинь бие организм бүгд ядарсан байхад дахиад дээрээс нь ингээд хүчлээгүйгээд байх юм бол улам л ядраад байна гэсэн үг. Тийм болохоор ядарсан үедээ аль болох зөөлөн гүйлт биеэс эргэх зорилгоор зөөлөн гүйлт хийгээ. Тэгээд цагаа ахиулах тэр километрээ ахиулахын тулд тэр чинь болохоор одоо нөгөө төлөвлөгөөтэй системтэй бэлтгэл хамгийн чухал. Дасгалжуулагчтай байвал уулын зүгээр. Тэгээд дасгалжуулагч чинь 7 хоногийн төлөвлөгөө гаргаад өгч чинь 7 хоногоор гаргаад өгч чинь тэрнийхээ дагуу хийгээд ажлынхаа өдрөө ер нь бол тэгээд төлөвлөгөө гаргаад өгчих юм бол уул нь тэр ажлаа баг ингээд төлөвлөгөөндөө зохицуулаад хааруулаад явчихдаг байхгүй. Яг хөө мэдээч нөгөө нэг аим хүнд янз бүрийн ачаалттай ажил бол хоошлуушгүй тийм ажил зөндөө байгаа шүү дээ. Тиймэрхүү ажлаа хийчээд тэр өдөр чинь одоо унтч амраагүй нойр муу би ядарсан тийм үед одоо бэлтгэлээ ер нь бол бас арай хөнгөн маягаар хийж болно. Тэгчээд нөгөө дараа ачаалттай бэлтгэлээ дараагийн өдөр нь амарчаа хийж болно зүгээр. Яа тэгэхээр нөгөө булчин чинь амарчаач л ургана шүү дээ. Амарчаач ургана. Тэгэхгүй болохоор нөгөө булчин одоо нөгөө гадаадд одоо ийм болцсон гинэ. Зарим нөгөө одоо мэргэжлийн тамирчид ингээд өглөө босоод ингээд нэг аппарат ингээд ийм болцсон. Өглөө боссон гут ингээд бэлтгэлийн өмнө одоо ингээд шууд нэг өсөрч үзүүлдэг нэг юм дээр өсөрч үзүүл. Тэгээд тэр аппаратан дээр ингээд чиний булчин чинь чиний биеийн байдал булчин чинь ингээд хэр сэргсэн байна. Тэрийг харчин. Тэгээд сэрг одоо чиний ингээд булчин чинь сэргсэн байвал дараагийнхаа ачаалттай өнөөдрийнхөө ачаалттай бэлтгэлээ хийж чадна. Шууд хийлгэн. Хэрвээ сэргээгүй ингээд өмнөх бэлтгэлтэй сэргээгүй байх юм бол шууд тэр өдөр нь бэлтгэлийн ачааллын багасгаад өгдөг. Одоо тийм болцсон олон улсад бол тийм болцсон байгаа. Мэргэжлийн дамжлагчдын үед тийм аппарат шинээр гарцсан гэж тэгжсэн. Тэгэхээр аль болох ер нь булчин ядарсан байгаа үед булчин дээрээс нь ингээд бэлтгэлээр одоо нүдэд байх жоохон дими гэж боддог тийм. Аль болох булчингаа амраажж дараагийнхаа бэлтгэлд орж ивэл зүгээр. Дараагийн ачаалттай бэлтгэлээ амарч дараагийн ачаалттай бэлтгэлийг хийж явал зүгээр. Тэгжээвэл ер нь бол арай хурдан ахид одоо гүйлт арай илүү хурдан ахиад яваад байна гэсэн үг. Тэгээд
таны хувьд болохоор ачаалаа яаж нэмэгдүүлэх вэ? Хизээ нэмэхээ мэдэх вэ гэж штэ. Тий. Ер нь бол мэрэгжлийн багш тасалжуулагчийн удирдлаганд орвол наадах асуудал чинь аюул тодорхой. Багш ингээд өөрөө чи хараад өөрөө чинь бие организмд тааруулаад хөтөлбөр гаргаад өгчдөг байхгүй. За ийм дасгал хийн, ийм бэлтгэл хийн, ийм хуваарийн дагуу явна гэж. Тэгээ явчих юм бол тодорхой олон да зүгээр бэлтгэлийн ачааллыг нэмэгдүүлэхдээ бол 10%-аас ихгүйгээр нэмэгдүүл гэж зөвлөд юм байна лээ. Одоо 10 км өөрөө чи хувьд ямар ч асуудалгүй болчихлоо шүү дээ. Бие организм чинь тэр нь дасан зогсоод асуудалгүй болсон бол дараагийн удаа нэг 10%-аар л ахиулна гэдэг ч юм уу тий. Тэгээ аажмаар ахиулахгүй болохоор бид нэр том өсрэлт хийчихэнгуут бэртэл гэмтэл маань эргээд болоход хүрнэ. Тэгээ буцаад нөгөө хуучин байдал руу орно тий. Тэгэхээр хамгийн гол юм нь бэртэлгүй спортоор хичээлэх нь чухал байна. Энэ дээр ингээд нэг 16-7 хоногийн хөтөлбөр байгаа. 3 сарын хөтөлбөр гэсэн үг. Энийг уншаад үзэж болно. Ийм багцаагаар нэмдэм биш дээ. Анх удаа марафонд гүйж байгаа хүнийг 1 дахь 7 хоногийн 1 дахь өдрөөс эхлүүлээд 16 дахь 7 хоногийн 7 дахь өдөр хүртэл ингэж бэлдэж явдсан байж тээ гэдэг санааг эндээс харж болно. Тий. Тэгэхээр тийм байдлаар л бэлдэнэ гэсэн. Маш аажмаар л явна. Тий, одоо тэгээд бас нөгөө марафоны одоо янз бүрийн пүүз гарцсан маа шүү дээ. Карбонтой пүүз энэ төр янз бүрийн. Одоо аль болох кросс гүйлт, зөөлөн гүйлтийн тэр карбонгүй зүгээр энгийн пүүз өмсөж явал зүгээр. Одоо энгийн нэг зүгээр гүйлтийн пүүз байгаа шүү дээ. Карбонгүй. Тим пүүз өмсөд гүйжээл зүгээр. Тэгхгүйгээр байнгын нөгөө карбонтой пүүз, зөөлөн гүйлтийн тэр өмсөд байх юм бол одоо хөлөнд амар их ачаал өгдөг байхгүй. Тэгээ бас янз бүрийн бэлтгэлийн талаарх асуудал гарна. Тэр карбонтой пүүзийг зөвхөн хурдны бэлтгэл болон тэмцээн дээр өмсөж явал зүгээр. Тэр хурдны бэлтгэл болон тэмцээн дээр л өмсөж явах хэрэгтэй. Одоо зөөлөн гүйлт, кросс гүйлт эднэр дээр карбонгүй энгийн пүүз өмсөд яг энгийн гэхдээ гүйлтийн пүүз өмсөн шүү дээ. Энгийн гүйлтийн пүүз өмсөг гүгээд авах юм бол хөлчин нас жоох амраад байна. Тэгээд кросс гүйлт, зөөлөн гүйлттэй бол аль болох шорон зам бараад ч гүйж ял зүгээр. Тэгээ дандаа бити хар зам дээр гүйгээд байгаарай. Хатуу зам дээр ирэн гүйгэх бас муу. Тийм болохоор шорон зам дээр гүйгээд байвал хөлчин амраад идэх байхгүй. Бас хамаагүй юм бол. Тэгээд хурдны бэлтгэл гэсэн тиймэрхүү чухал бэлтгэл, гол бэлтгэлүүдээ л тийм хар зам дээр гүйж ял зүгээр. Тиймэрхүү бэлтгэлээ тийг хийж явал юм зүгээр. Тэгээ пүүз аль болох л ер нь карбонгүй пүүзийг хийхдээ өмсөж явал зүгээр. Карбонтой пүүзийг л яг чухал гэсэн бэлтгэл дээр өмсөж явал зүгээр. Тэгээ мэдээж тэмцээн дээр өмснө. Лалтын хувьд бол мэрэгсэн дамжид болохоор мэдээж нэг 15-аас 20 минут 3-аас 4 км гүйгээл бие халаалтаа хийчихдэг байхгүй. Тэгээд жоохон дасгал хийдэг. Энгийн хүмүүсүүд ч гэсэн ялгаагүй одоо анхлан гүйж байгаа хүмүүсүүд ч гэсэн ялгаагүй заавал бие халаалт хийх хэрэгтэй. Яг л адилхан 3-аас 4 км гүйж бие халаа. Гэхдээ 3-аас 4 км гүйхдээ зөөлөн гүйж штэ. Амар удаан гүйж бие халаа. Өмнөх одоо өөрийнхөө гүйдэг нэлээ өндөр түвшнээс нэлээ удаан гүйж хална штэ. Тэгээ нэг 3-аас 4 км орчингүй. 3 ч гүйж болно, 4 км ч гүйж болно. Тэгээ 3-4 км гүйж халчаад жоохон дасгал хийн. Одоо гүйлтийн янз бүрийн сонгол дасгалууд байгаа шүү дээ. Тиймэрхүү нэг жоохон дасгал хийгээд за нэг 5 минут, 10 минут нэг жоохон нэг хөл гараас сунгана. Биемээс сунгаад тэгчээд тэгээ шууд одоо нөгөө тэмцээнд гүйх юм уу, хурдны чухал бэлтгэлүүдээ хийх явах. Заавал нэг 3-аас 4 км бие халаалт гүйлт хий. Бие халаалтын зөөлөн гүйлт хийжээс тэгжээч яана. Тэгээд миний бодлоор болохоор одоо ийм байдیں۔ Одоо чухал бэлтгэл, хурдны бэлтгэл тэмцээний өмнө бас нэг гүйхийнхөө өмнө бие халаалт хийж гүйхийнхөө өмнө нэг жоохон дасгал хийж явал зүгээр. Ямар дасгал вэ гэхээр жоохон сунгалтын дасгал хийж явал бас зүгээр. Гүйхийнхөө өмнө ингээд жоохоо одоо гуц мутсан дээр ингээд сууж агаад янз бүрийн одоо сунгалтын дасгал хөлөө сунгах янз бүрийн тиймэрхүү нэг хідэн дасгал байдیں۔ Угаасаа тиймэрхүү дасгалуудыг хийчээд гүйх юм бол арай ондоо байдаг аахгүй бас. Ер нь одоо олон улсын том мэрэгжлийн өндөр зэрэглэлийн тамирчид бас тэгдэг. Одоо гүйхийнхөө өмнө амар олон дасгал хийн. Тэгж жагаад зөөлөн гүйлтээр 3-аас 4 км гүйн. Тэгчээд дахиад жоохон бас нэг гүйлтийн сомол дасгалаа хийн. Тэгчээ шууд гараад тэмцээн дээр уралддаг.
бие халаалтыг бол амар сайн халааж өгдөг. Тэгээд манай одоо гүйлтийн марафон гүйлтийн тамирчдын хувьд болохоор миний өмнө бол хийжсэн янз бүрийн юмд явж исэн дасгал хөдөлгөөнөөс гэх юм бол одоо Монголд явж исэн сунгалтын одоо нэг мэрэгжлийн юм одоо Монголд гадуур бас мэрэгжлийн сунгалтын бас юу явдаг байхгүй юу? Тийм сургалт явдیں۔ Тийм. Йог биш. Бүр мэрэгжлийн сонголт. Тийм. Тэр нь би бол нэг 4-5 сар явж ирсэн. Төхөөрөмжгүйгээр сунгаддаг. Тэгээд тэр нь болохоор баг ганцаарчилсан сонголт байхгүй юу? Нөгөө багш ингээд чамаа ингээд багш одоо ингээд зааж өгөөд чамаа ингээд дарж өгдөг байхгүй шахаж янз бүрээр ингээд дасгалыг. Тэр хүн бол мэрэгжлийн хүн байгаа шүү дээ. Мэрэгжлийн хүмүүс чинь шал ондоо шүрмэс чи одоо бид нэр янз бүрийн шүрмэсээ одоо зарим нь сунгаж аваад гэмтэх магадлал гардаг байхгүй. Тийм болохоор тиймэрхүү хүмүүс чи амар сайн мэднэ. Тэгээ тиймэрхүү сунгалтын юм дээр бол бас амар сайжирдаг. Тийм би ингээд тиймэрхүү сонголт Монголд ингээд явчаад гүүхэд бол ингээд хөлийн одоо ингээд гүйж байгаа хөлийн далаац ингээд арай ондоо болж мэдчихжээ. Тэгээ сонголт сайжрах юм бол бэрхтэлгийн талаас авах хүн бага хэр. Сонголт сайтай байх юм бол сунгалтын дасгалуудаас амар чухал нөлөөлдөг. Тэгээд дахиад нэг юм нь болохоор нөгөө Монголд одоо ороод ирсэн байгаа пилатес байгаа. Пилатес бас амар сайн. Яг пилатес чинь болохоор яг марафоны тамирчид зориулсан байхгүй. Жижиг ширхэг юм, жижиг булчингуудыг хөгжүүлж өгдөг. Пилатес чинь болохоор төмөр өргөхгүй шүү дээ. Янз бүрийн юм өргөхгүй, шал өөр юм байхгүй. Тэгээд нөгөө төхөөрөмж дээрээ хийн, төхөөрөмжгүй бас дасгалуудыг хийдэг. Пилатесийн анги бас Монголд одоо 2 ороод ирсэн байгаа. Тэр бас их зүгээр. Тэр бас ингээд яг марафоны юм жижиг сажиг янз бүрийн дасгалуудыг бүгдийг хийдэг. Хамгийн гол юм нэг гидсний дасгал байна. Гидсний булчингийг хөгжүүлэх тал дээр. Тэгээд баланс байдаг. Нөгөө корийн дасгалууд байна. Тиймэрхүү юмнуудыг пилатесийн дасгалууд ч амар хийдэг. Тэгээд тэд нар чинь нөгөө мэрэгжлийн багштай болохоор тэд нар чинь харж аваад зөв буруу хийж байгааг хэлээд өгдөг. Тиймэрхүү дасгалуудыг сурчвал их сайн. Тэгэх юм бол одоо гүйж байгаа үн чинь одоо балансын дасгалын тэрийг янз бүрийн кормор хийгээд байх юм бол гүйлтийн чинь техник бас амар илүү сайжирдаг. Одоо гүйж байгаа хүмүүс чинь зарим хүмүүс их нь ингээд савлж гүйн янз бүрээр гүйштэй. Тиймэрхүү юм чинь ингээд балансын дасгал тэр пилатесийн дасгалыг хийгээд байх юм бол яг ингээд арай илүү сайжирдаг ч. Тэгээ пилатесийн дасгалыг их хийгээд байх юм бол ер нь нэлээд жоохон арай илүү гүйлт нь арай ондоо болж эхэлтий. Би тэр пилатес бас нэг 2-3 сар явж ирсэн. Тэгэхээр сайн пилатесийн дасгал. Одоо гадаадын марафоны том янз бүрийн Япон гэсэн Япон Солонгос одоо хятад метод гээл тиймэрхүү тамирчид бол одоо ингээд Европынх нь ингээд марафоны тамирчид нь бэлтгэлээс гадуур хүчний бэлтгэлгээр байгаа шүү дээ. Тэн дээрээ хүчний бэлтгэл дээр яг хуу фитнес зарим төмөр өргөхөөс гадна өөр дасгалуудыг бас хийдэг байхгүй. Тэр дасгалууд нь болохоор тэр нэг яг пилатесийн дасгалууд хийдэг. Яг харж явах тэр пилатесийн дасгалууд хийж байгаа. Тэгээ пилатесийн багш чинь болохоор яг мэрэгжлийн хүмүүс чинь яг зөв заагаад өгдөг байхгүй. Ерөөсөө л тэнцвэрийн дасгалуудыг хийдэг. Тэгээд хамгийн чухал юм болохоор гидс. Гидсний булчин сайн байж бас сайнгүй. Одоо ингээд зарим анх ингээд гүйж яхад бол ингээд ерөөсөө нэг анх гүйж яхад болохоор нөгөө хол нэг гүйж үзээгүй байж хата ингээ хол гүйсний дараа ингээд миний ингээ одоо хүмүүс чи хамгийн бие хөндөр ордон ш тэгэхэд хүртэл гидсний булчин хөндөр орж ирсэн. Тэгэхээр гидсний булчин, нурууны булчин энэ төр амар чухал. Одоо марафон чинь бас ингээ бид нар чинь заримдаа ингээ одоо нэг зарим тамирчид одоо бэлтгэл нэг тааруу байгаа ш тааруу байж байгаа ч юм орлоо гэж бодоход марафонд маш өндөр цагаар гүйгээд бид нэр одоо ингээ маш өндөр цагаар ажиллаад гүгээд дуусны дараа маргааш нэг хөндөр ороход тэр ямар хөндөр ордог вэ зарим нь болохоор хийхэн мэдээж хөл орно. Тэгэхэд гидсний булчнаас орцсон байдаг. Нурууны булчин 2. Нуруундаас амар ордог. Тэгэхээр марафон гүйж нөхцөлд болохоор ямар булчингууд илүү хөгжүүлэх вэ? Гидс нуруу гэсэн тиймэрхүү юмнуудыг бас илүү хөгжүүлж яваа сайн. Мэдээж хөл бас мэдээж чухал. Бүх булчин л чухал. Тэгэхээр хамгийн гол нь бол ерөөсөө гидсний булчин бас сайн байх хэрэгтэй. Тэгээ нурууны булчин тэр хамгийн гол нь тэр балансын корос байх хэрэгтэй. Тий хүчний бэлтгэлийг заавал хийж явах юм бол та нар ч анх гүйж эхэлж байгаа юм чинь одоо хүчний бэлтгэлийг бас устдуулаад хийж явах хэрэгтэй. 7 хоногт нэг 2 удаа.
Байнга хийхгүй ш тэр чинь. 2 удаа л хийхд болно 7 хоногт 2 удаа. Тэгээл тэргээ хийгээд байх юм бол бэрхтлийн тал авах нь бага. Ер нь бол хамгийн бэрхтлийн талаас хамгийн их сэргийлэх юм бол ерөөсөө хүчний бэлтгэл сайн хийсэн багт бэрхтлийн тал авах нь бага. Харьцангуй бага. Тэгэхээр одоо манай Монгол тэр миний яриад байгаа сунгалт байна, пилатес байна. Энэ хоёрт ингээ яваад үзчих юм бол шал ондоо болчихнаас. Ялгаа нь болохоор өглөө гүүхээр өглөө эрт одоо 8 цагаас өмнө гүйж штэ. 8-9 цагаас өмнө гүйхэд ер нь бол бас хамгийн арай илүү одоо нэг хүний дархлаа жоохон нэг дээшилдэг гэж ярьдээ. Дархлаа арай сайжирдаг гэж ярьдээ. Ихэнх одоо манай мэрэгжлийн тамирчид бол ер нь өглөө бэлтгэлээ хийдэг. Өглөө хий. Зарим улс орны тамирчид бол өглөө бүр 6 цагт хий. Гэхдээ ялгаа нэг өглөө 6 цагт их, 7 цагт их, 8 цаг, 9 цагт их нэг ялгаа. Бүгд ялгаатай ондоо. Одоо 6 цагт босоо гүйж байгаа хүний ажиллах чадвар нь ажиллах нь арай ондоо байна. Тэр чинь бас арай нэг амраад өнгөж босцсон байгаа. Тэгээд 8 цагт гүйж байгаа хүний бие бас ондоо. Тэгэхээр тэр хоёрыг гүйцэтгэх нь арай 8 цагт гүйж байгаа нь арай илүү байдаг аахгүй. Тэгэхээр арай 6 цагт гүйж байгаа нь арай нэг жоохон унтсан байдаг би юм тий. Гэхдээ өглөө гүйж байвал ер нь зүгээр. Орой гүйхэд яг уу орой гүйж болно л доо. Орой одоо нэг хөнгө атлетикийн том тэмцээнүүд чинь хөнгө атлетикийн тракийн тэмцээнүүд чинь орой нэг уралдаанаа хийдэг аахгүй юу? Орой 8-9 цагт 5-10 мянган метр гээд янз бүрийн тиймэрхүү зайнууд нь орой яагаад орой болдог вэ гэхээр нэг бас цагаар нөхцөл байгаа л да. Тий цагаар нэг арай сэрүүнд нь. Тэгээ орой бас 6 цагаас хойш ингээ хүний ажиллах чадвар хамгийн өндөр түвшинд байдаг гэж ярьд. Орой ажиллах чадвар гэхээр одоо хүний бэлтгэл хийгээд хүний дасгал үүдгээ хийхэд хамгийн өндөр түвшин дээр орой байдаг гэж ярьд. Тэгээ тийм болохоор нэг хөнгө атлетикийн янз бүрийн том тэмцээнүүд нь орой зохиогддог. Тэгэхээр орой тэмцээн бол тэгдэх бидний хувьд зүгээр бэлтгэл сургуульд хийж явах явцад бол ер нь өглөө хийж явал зүгээр. Өглөө л гүйж явал зүгээр. Тэгээ өдөөс хойшоо бас гүйж болно. Хит их орой бас яг хөө гүйж болно. Гэхдээ гүйхэд ер нь бас дэмэл явах гэж би бодсон. Одоо эрүүл мэндийн гүйлт хийж байгаа үед би бол өглөө өдөр орой аль алинд нь гүйх оролдлогоодыг хийж анх үзчихсэн. Тэгээд орой гүйхээр нэг асуудал нь болохоор болох магадлал айгүй өндөр байдаг. Тэр орой ямар нэг юм гараад ирдэг. Тэгээ болчдөг. Эсвэл ингээд ажилласаа амар ядраад ирчдэг, өсөөд идэг. Тэр тавхтаа хоол харагдаад идэг. Хоол руу явах уу, гарч гүйх үү гэдэг сонголтоос ихэнхдээ хоол руугаа явцдаг. Тэгээд гүйхээ болдог ингээд оройны сонголт нь бол 100-аас бараг 50-аас дээшөө хувь нь болох магадaltaй байдаг. Тэгэхээр өглөө гүйцэх нь бол яаж ч утсан илүү байдаг. Тийм болохоор би орой унтаад өглөө гүйхийг хэлээд үздэг. Чи сэргийлэх арга гэхээр ер нь бол олон жил гүйгээд ирэхээр нөгөө эрдэс минерал янз бүрийн дутагдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг мэдээж тэр эрдэс минерал витамин жуулт эднэрээр нөхөн. Тэгээд мэдээж хоол хүнс байна, янз бүрийн юм байна. Амралт ер нь бол тийм витамин жуулт гэсэн тиймэрхүү юмнуудаар л нөхөх хамгийн гол юм. Тэгээд нэг юу байгаа бас нөгөө сэргэлт гэж байгаа шүү дээ. Тэгээ сэргэлтийг одоо манай чинь одоо олон улсад янз бүрийн юм гарцсан байгаа шүү дээ. Одоо мэргэжлийн тамирчдыг бие сэргээх, ойрын хурдан хугацаанд сэргээх гэж янз бүрийн одоо нэг төхөөрөмж янз бүрийн юмнууд гарцсан. Хүч хөдөлгөгчийн янз бүрийн төхөөрөмж, тиймэрхүү юмнуудаар ингээд сэргээх, булчингийг сэргээх, тиймэрхүү юмнууд бас одоо хэрэгэлдэг болсон. Одоо жишээ нь гэхтэл одоо Nike одоо саяхан нэг ингээд пүүз мүс гаргацсан байгаа байхгүй юу? Одоо нэг ийм пүүз байгаа. Тэр пүүзийг өмсөд тэр ингээ хийгээр шахан доорс нэг хөдөлж өгдөг хөлийг ингээ жоохон сэргээх маяг хоо. Тиймэрхүү юмнууд янз бүрийн төхөөрөмжөд гарцсан одоо. Ер нь бол нөгөө спортыг дотор нь хүчний спорт, тэсвэрийн спорт энэ төргээд ангиллаж байгаа шүү дээ. Гүйлт бол тэр дундаа холын гүйлт бол тэсвэрийн спорт, марафон гүйлт. Тэгэхээр богино зайд гүйхэд бол хүний нөгөө бүдүүн ширхтээ булчин ажиллаж асар богино хугацаанд тесрэлт хийгээд тэгээд дуустдаг тий. Марафон чи ингээд 42 км түүнээс хол зайд ингээд тисч явж ш. Тэгэхээр илүү нарийн ширхтээ булчингууд тэнд ажилдаг. Тэгэхээр гүйгчдэрийн хувьд бол
Ихэвчлэн тэр нарийн чигтэй булчингууд нь хөгжиж одоо урт хугацаанд үлддэг гэх юм уу. Тэгэхээр урт хугацаанд одоо ингээ булчингаа идээ дуусчих вэ гэдэг болгоомжл байна шүү дээ, тий. Энэ одоо 0 цэгээс 42 км-ийн явж байгаа хооронд бидний бие организм юугаар ажилладаг вэ гэж байгаа шүү дээ. Хоол шин тэжээлээр ажиллана. Ямар хоол шин тэжээл? Нүүрс усаар. Гол тэжээл нь нүүрс ус. Тэгэхээр марафончид 5 км тутамд нүүрс усаа ингээд уугаад электролитээ уугаад явдаг байхгүй юу. За жишээлбэл 42 км гүйхэд яг миний хувьд энээс 3 юм уу 4-ийг уудаг байхгүй юу. 5 дээр уулаа, 10 дээр уулаа, гарахаас өмнө 15 дээр, 20 дээр, 25 дээр гэж уусараагаад 40-оор орж ирэхэд би булчингаа идэхгүйгээр яг энэ нүүрс усаа идээд зарцуулаад орж ирэх байхгүй юу. Тэгэхээр ийм хоол шин тэжээлээрээ юу байна. Тэгэхгүй хүмүүс өстой янз янзын нэмэлт юм хэрэглэхгүй би өстой хоолоороо л гүйлтээ хийнэ гэл. Тэгэл гараад нэг хэдэн километр гүйжээтэл нөгөө биед хоримтлагдсан нүүрс ус нь шахагдаад дуусангууд ядраад эхэлж байгаа. Тэгээ ядрангууд аюу гой жигд хурдтай явж яснаа хурд нь унаал эхэлнэ. Тэгээд унж болохгүй штэ гэж сэтгэл зүгээрээ жоохон явах гэж хичээн угаасаа бензингүй би явахгүй штэ. Тэгээд унана. Тэгээ алхаад дуусна. Зорьсон километрээ дуусгах чадахгүй эсвэл дуусгасан ч хурд чинь унаад дуусна. Алхаад дуусна. Энэ бол биш. Булчингаа идэж штэ. Тэрний оронд яг нөгөө бид хэрэгтэй нүүрс усаа одоо энэ болон бусад янз бүрийн жээлийнүүд байгаа. Тэрийгээр нүүрс усаа нөхөө явуудах юм бол тэгж булчингийн алдагдлалд орохгүй. Энэ хаасаагүй л байгаа шүү. Юу вэ? Бид нэр одоо юу гэж зөвлөд байгаа вэ гэхээр зэрэг бор гурил нь шүү дээ. Хөх тарианы арван гурил гэж ярьдаг шүү дээ. Арван гурил шар тос зөвгийн балгуурыг ингээ утгаад нэг аяг усанд нэг халбаг арван гурил жижигхэн тос зөвгийн бал хийгээд энэ бол үл дарах байхгүй. Тэгчээ гараа гүйж болно. Яг би болохоор анх нарийн учрын сайн мэдэхгүй би чи 90 кг жинтэй байжгаад одоо ингээ 64 болцсон явж байгаа. Анх мэдэхгүй ингээ аягүй хөлөн гүдэг байсан. Өөхөж тааж ингээд. Яг тэр бол надад ажилласан ч гэсэн надад тохирсон ч гэсэн хүн болгон тохирохгүй юм билээ л дээ. Өлөн гүүхийг мэрэгжлийн хоол зүйч эмчнэр зөвлөдгөө юм байлээ. Тэгэхээр ядаж нэг тийм үл дарах юм идчихэд гүйжэвэл зүгээр. Тий, сайн ус. Тий. Тий, одоо янз бүрийн хоол бол хордоггүй ш. Тэгэл яг бэлтгэлээр зарцуулж байгаа килокалори идж байгаа хоолоор авж байгаа калори хоёр ингээд бариад байгаа болохоор сүүлийн 6 жил яг энэ жин дээр явж байгаа. Манай тамирчид бол мэрэгжлийн тамирчидтай ингээд гадагшаа тэмцээн орлоонд явж хад хоол бүр биднээс амар их иддэг юм билээ ш. Тэгээд айгүй сайн шатаадаг. Айгүй хиддэг тэгээд сайн шатаадаг. Бэлтгэлтэй байдаг болохоор хоол ундаа ер нь сайн идэж явах хэрэгтэй. Ер нь хордоггүй тий. Хоол бага идээд байх юм бол тэгээд бас сэргэлт мүү ер нь л муулаа гэсэн. Аль болох тэгээд шим дижээлтэй янз бүрийн тиймэрхүү хоол ногоотоо янз бүрийн хоол идэж явах хэрэгтэй. Шим дижээл өндөр сайтай. Сайн чанарын хоол идэж явах хэрэгтэй гэсэн. Тэгээ та бүхэн зүгээр төсөөлөхгүй. Одоо 7 хоногт мэрэгжлийн тамирчид маань хамгийн багадаа 150 тэгэл 200 300 км гүйж байгаа шүү дээ. 7 хоногт ч дээ. Тэгэхээр одоо эрүүл мэндийн гүйгчнэр жишээлбэл баг сард тэгж гүйж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи нөгөө ялгаа байгаад их идэх хэвээр гинлээ гэд их идэд идэг. Тэгтэл нөгөөд чи 200 км гүйчил их идэд ш. Та 20 км гүйчээд 7 хоногт. Тэгээд их идэд байвал та жингээ нэмээд байна л гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг зарцуулсныгаа хэмжээнд л хитнэ гэсэн үг. Тэгээ анх бол ер нь аль болох тууштай байх хэрэгтэй. Тууштай нэг хэдэн сар гүйчих юм бол тэгээ аяндаа тэгээ яваад байна. Эхний хэдэн сар угаасаа хэцүү байгаа шүү дээ. Тэгээ тууштай нэлээ хэдэн сар гүйгээд ирэх юм бол тэгээ гүйл бичиг хөнгөрөө бүр гоё болоод ирнэ. Тэгээд бүр цаашаа гүмээр санагдаад байна. Тэгээд сэтгэл зүй энэ төр шал ондоо болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр аль болох тууштай гүйгээл бага юмыг эхлэхдээ ер нь бага л эхэлж явах хэрэгтэй. Эхлээ нэг 30 минут ч юм уу тэгээд 30-40 минутаар гүйгээд эхлэх. Тэгээд цагаа хараад, пицца хараад тэгээд тэр гүйж байгаа ч мэдээч улмал ахаад байна шүү дээ. Одоо нэг ихний нэг сараас хоошоо тэгээд улмал гүйлт чинь ахаад байна улам. Төвшин нь улам ахаад байна. Тийм болохоор өөрийнхөө цаг магаа бүгд юу ажлынхаа тэр нөгөө цаг энэ тэр бүгдийг хуваарлаад бүх юма тааруулаад тэгээд гүйгээд ахт болно юм. Тэгээд хэдэн сар гүйх юм бол тэгээд шал ондоо болчих. Тэгээ хамгийн гол юм эхлээ хэдэн сар гүйгээ шал ондоо болчоод дараа нөгөө
марафонд гүн мөн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхдээ харин жинхэнэ одоо нөгөө нэг мэрэгжлийн багш дасгалжуулагчийн удирдлагын дор бэлтгэл сургалтын төлөвлөгөөгөө аваад тэгээ бэлтгэлээ хийвэл арай ондоо. Тэгэхгүйгээр шууд гүнгүүл бас хэцүү. Шууд одоо зүгээр нэг энгийн гараад кросс хийгээд гүйгээд гүйж жагаад марафонд хагас марафонд ч юм уу гүн гэх юм бол бас хэцүү. Тэгэх юм бол бас замаасаа гарах ч юм уу янз бүрийн шантрах асуудал гарна шүү дээ. Тийм болохоор аль болох гүйлтээ сайжруулъя гэж бодож байгаа бол ер нь мэрэгжлийн тийм багшаас зөвлөгөө аваад тэгээ хийвэл зүгээр. Одоо ингээд харж байхад олон улсын маш олон сонирхогч одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгд ингээд марафонд гүйхдээ бүгд өөрийнхөө нэг цагтай байгаа шүү дээ. Одоо төдөн цаг гүн өөрийнхөө тэр амжилтаа ахиулна гэж бодож байгаа байхгүй бүгд. Тэгэхээр тэд нар чинь мэдээж бүгд ажилтаа хүмүүс бүгд бас нэг төлөвлөгөө гаргацсан тэрнийхээ дагуу бэлтгэлээ хийгээ явдаг. Тэгээд бүгд ер нь бол одоо нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй байгаа шүү дээ бас. Тэгээд PC бариад одоо зөвхөн өөрийнхөө PC бариад тэгээд цагаа эвдэхийн төлөвлөгөө. Тэгээд ямар нэгэн зорилготой болгүй. Одоо марафонд гүйж байгаа хүн бол заавал нэг зорилго тавих хэрэгтэй урдаа. Одоо нэг хэдэн цагийн дотор гүйж дууссан гэж зорилго тавьчаад тэрэндээ зориулж нэг 3 сарын өмнөөс ч юм уу хагас жилийн өмнөөс бэлтгэлээ хийгээд тааруулж бэлтгэлээ хийх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ тааруулж бэлтгэлээ хийж байгаа л тэгээд тэмцээн дээрээ яг тэр цагийнхаа графикийнхаа дагуу гүйжээж тэгээ марафонд анхны марафонд гүйгээд барайнд ороход шал онд байт. Анхны марафонд гүйгээд барайнд орохоор хүн өөрөөрөө нэг бахархах тиймэрхүү мэдрэмж төрдөг. Яг тэр нөгөө огт 42 км гүйж үзээгүй хүн чинь анх ингээ гүйгээд тэмцээнд ороод гүйгээд барайнд ороод ирэхээр чинь амар гоё тийм санагддаг. Шал ондоо. Тэгээ 2 3 таас бол арай ондоо болчихно л та. Анхных нь л арай ондоо байд. Одоо гоё газрын номыг авчид уншаагүй байгаа биш үү? Энэ дээр ингээ бүр байж байгаа шүү дээ. Ихэнхдээ яг ихэнх бэлтгэлээ бол цэцрэг төрөлн дээр хийдэг. Яг зам талбай нарай нэг боломж юм болохоор яг зарим бэлтгэлүүдээ болохоор машины зам дээр одоо Төв аймаг тийшээ ч юм уу гараа гүйдэг байгаа. Тэгээд тийшээ гараа гүйхээр мэдээж нэг хүн ард нь машинтай ингээ дагаж хамгаалж бас явахгүй болдгоо. Машины зам жоох босолтой. Гэхдээ яг тийшээ гарааг шулуун замд гүйвэл бас ондоо. Арай ондоо. Хүний сэтгэл зүйч ондоо. Тэгээ зам нь бас жоох нөхсөр уруу гэхээр ч бас арай ондоо. Тий арай илүү хүч бас гаргана шүү дээ. Өксүр зам дээр бэлтгэл хийх, тэгш зам дээр хийх байж чи шал ондоо шүү дээ мэдээж. Өксүр уруу зам дээр бэлтгэл хийх чинь. Тэгэхээр бид хэд болохоор яг ихэнх бэлтгэлээ цэцрэг түрээлэн дээр хийн, ийшээ Төв аймагч юм уу налаах ийшээ ингээ гараагүй шулуун зам дээр Монголд бол. Тэгээд холын бэлтгэлийг бол тэгж хийн. Тэгээд нөгөө нэг ойрын хурдны бэлтгэлүүдийг бол нөгөө трак дээр одоо налаах 400 м-ийн стандарт тойрог зам байгаа шүү дээ. Тэн дээр асууч хийдээ. Тэгэл ер нь бол Монголд өөр орог нэг гүөх зам бол байхгүй. Энэ дээр ингээд 44 дугаар нүүрэн дээр Улаанбаатар хотод гүөх замууд гэдэг бүгдийг ингээд бичсэн байгаа. За энийг уншаарай. Одоо тэр холын бэлтгэл хийдэг өдрөөс ганцхан бэлтгэл хийж байгаа шүү дээ. Тэрийг хийчээд тэгэл гэртээ хараад очиод хоолундаа идээд амраад ер нь бол тэр өдөр чинь хамаг их хүчээ гаргацсан байгаа шүү дээ. Ядарсан байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа хүсээгүй амарна. Тэгээ маргааш нь ч гэсэн дахиад амарна нэг өдөр. Маргааш нь дахиад нэг өдөр амарч ивэл ерэн зүгээр. Яа тэгэхээр дахиад нэг өдөр амарч ивэл булчин чинь их ачаал авцсан чинь ундаж амарч иж дахиж ургаж гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад дараагийнхаа бэлтгэлдээ хийхэд илүү хүчтэй болж өгдөг байхгүй юу? Сэргэлт нь арай илүү болж өгнө. Тэгэхээр ер нь амарчлаа зүгээр өндөр ачаалтай бэлтгэл хийснээр дараа. Тэгээд одоо сая нөгөө холын бэлтгэл хэлж штэ. Холын бэлтгэл чинь одоо ингээд цэцрэг түрээлэн дээр болохоор ингээд тойрол тэгш зам дээр гүйгээд байгаа. Ийшээ шулуун гараа гүйх юм бол өксөр уруу зам дээр гүн. Өксөр уруу зам дээр гүйхийн нэг давуу тал нь болохоор өксөр уруу зам дээр гүйж байгаа тэмцээн чинь их зарим тэгш зам дээр болж байгаа шүү дээ. Тэв тэгш зам дээр. Тэгэхээр тэгш зам дээр гүйхэд арай илүү өндөр амжилт гарганаас. Одоо зарим гадаадын том гадаадын тамирчид чинь бүгд юу яадаг аахгүй. Бэлтгэлээ ер нь бол ийм хүн зам дээр хийдэг. Өксөр уруу зам дээр. Өксөр уруу зам дээр хийж байгаа тэмцээн дээр тэгш зам дээр ингээд ол чөлөөтэй илүү сайн юм гэж ярьдаг. Тэгэхээр ер нь бас одоо холын нэмэрхүү гүйлтүүдийг бас одоо зарим ихэнх гадаадын тамирчид бол тойрогт явах бага.
одоо хоолны 30-40 км-ийг дандаа ийм шулуун зам дээр хийх юм. Яг хөө манай Монголын нөхцөл жоохон цэцэр түрээлэнгээс өөр тийм том шулуун зам байхгүй болохоор энэ дээрээ тойрог үчдэг байхгүй. Өнгөрсөн үйл бид нэр яг налаахын өндөр дээрээс цаашаа нөгөө чойрлоо явдаг замаар гүйдэг байсан. Тэгээд нөгөө хоолтын даваа гэдэг даваа руу өгсдөг байхгүй. Айгүй өгсөөр. Одоо энэ үйл манай бэлтгэлийн хүмүүс тэгж явж үзнэ. Тэг бүр ийм өндөр даваа руу гүйсээр хагаад хурдаа хадгалж өгөх хэвээр давах хэвээр. Тэгээд зөндөө ол ийм өксөр уруугаар явна. Тэгээд тэр хизээ яг хэрэг болдог вэ гэхээр зэрэг Сөүл марафонд бид нэр үйлчингөө тэгж гүйж байгаа Сөүл марафонд очиж оролцсон. Айгүй хүүтэн энэ жил айгүй хүүтэн өдөр таарсан. Тэгээд бүр гар мар ингээ бээрцэн. Тэгж яхад хоолтын даваа руу өгсөж чад энэс хэцүү байсан шүү дээ гэж дотроо бодоод гүйж байгаа байхгүй. Тэгээд хүн болгон PR-аа хийсэн шүү дээ. Хүн болгон энэ өвлжингөө бэлтгэл хийсэн хүмүүс Сөүл марафонд очиод бүгдээрээ өөрийнхөө хувийн амжилтаа эвдсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг өвлийн хүүтэнд тэр салхитай цастай тэр өксөөрөө зүтгэжсэн бэлтгэл чинь яг тэмцээн дээр хэрэг нь болж гарч ирж байгаа байхгүй. Та бүхэнд төсөөлд нэг мэдээлэл өгөхөд хэрв эх онд Улаанбаатар марафонд гүйе гэсэн зорилго тавьдсан байгаа бол одооноос бэлтгэлээ эхлээрээ өвл ичээнд бити ороорой. Та бүхэн хэрвээ системтэй ийм бэлдгийг бол манай клубээс явуулж байгаа үйл ажиллагаа бас та бүхэн дэм болж магадгүй. Бид нар эх 7 оны 2 дахь буюу 11 сарын 11-ээс 2 сарын 26 хүртэл 16-7 хоногийн заалны бэлтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мөсийн 8 дугаар хичээлийн 8 дугаар байрны зааланд хуучнаар нөгөө худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль шүү дээ. Тэрний заалны бэлтгэл 7 хоногийн 2 өдөр өглөө 5-аас 7 цагийн хооронд явж байгаа. Тэнд явж болно. Яг тэрэг дуусаад 2 сар дуусаад шууд 3 сарын 1-ээс Улаанбаатар марафоны дахиад 12-7 хоногийн хөтөлбөр явна. Энд явчихад бол Улаанбаатар марафоноор айгүй гоё өөрийгөө ялан дийлсэн ийм оролцох боломж байгаа. Тий, дандаа өглөөний цагаар. 7 хоногийн ерөнхийдөө энэ өвлийг та бүхэнд санал болгоход 3 өдрийн бэлтгэл бид нэр одоо санал болж байгаа. 2 дахь 4 дахь өглөө 5-аас 7 цагийн хооронд одоо манай тамирчдын байнга хилээд байгаа тэр гүйлтийн сонгомол дасгалуудыг хийлгдэг байхгүй. Хөл гар булчин ширмэс чангалдаг. Тэгээ Бямб гаргийн энэ уулзалт. Энэ уулзалтанд орлоо гараад нэг хэдэн километр зөөлөнгүүлээ. Ингээл 7 хоногт 3 өдөр хичээлээд байхад энэ өвлийг аягүй сайн форумтой бэлтгэлтэй давчна. За тэгээ 3 сарын 1-ээс марафоны системийн дагуу багшийн удирдлагын доор бэлтгэлээ хийхэд Улаанбаатар марафоноор зорьсон зайд асуудалгүй гүйж чадна гэсэн үг. За ийм зүйлийг та бүхэндээ санал болгож байна. За тэгээд олноо маань сүүлд нь бас хэлж бодож байгаа мартсан юм байвал хэлээ тэгээ хойдоо яриагаа өндөрлөө те. За тэгээд одоо та хэд одоо дөнгөж гүйж эхэлж байгаа гүйгээд удаагүй байгаа марафонд гүйгээр бодож байгаа юм чинь ер нь гүйлтийн спорт бол цэвэр бол ер нь сэтгэл зүй спорт байгаа гэж хэлмээр байна. Тэгээд сэтгэл зүйгээ давж чадах юм бол сайн гүнэ. Тэгээ аль болох тууштай л гүйх хэрэгтэй. Хамгийн гол нь тууштай гүйж ижил гүйлтийн сайжирна. Гүйлт сайжраад байх юм бол тэгээд мэдээж сэтгэл зүйн дагаа сайжирдаг байхгүй. Тийм болохоор аль болох тууштай байх хэрэгтэй. Тэгээ марафонд гүйхдээ мэдээж заавал мэрэгжлийн багшийн удирдлагын доор бэлтгэл сургуулийнхаа төлөвлөгөө аваад зааварчилгаа аваа явах хэрэгтэй. Тэгхгүйгээр өөрөө шууд гүйх юм бол бас ер нь бол тэгээд муулгүй нэ. Хэцүү л гэсэн үг юм. Тийм болохоор сэтгэл зүй бол маш чухал шүү л гэж хэлмээр байна. Тэгээд энэ өвлийн нөхцөлд бол мэдээж хувц хунараа бас амар тохируулж явах хэрэгтэй. Бас учиргүй амар их зузаан уцамсаа гүгээд байх юм бол гүйх чинь амар тийртэй. Гүйх тийртэй болохоор чи хүн чинь тэгээ амар хэцүү санагтаа тэгээд бодлоо ш зарим. Тийм болохоор аль болох хувцаа яг тохируулаад өмсөх хэрэгтэй. Аль болох хөнгөн шингэн дулаахан уцалж явах хэрэгтэй. Тэгээд мэдээж Монголын нөхцөл өвөл бол бутаа бол маш муу. Тэгэхээр бутаанд бол гүйхт бас ер нь л хэцүү. Тийм болохоор яг одоо ингээд заалны бэлтгэл ярьж байгаа. Заалны бэлтгэл чинь өвөл хамгийн сайн байхгүй. Заал чинь шал ондоо. Зааланд гүйх нэг нөгөө гүйлтийн зам дээр фитнес дээр гүйх нэг ондоо. Гүйлтийн зам дээр фитнес дээр гүйх бол нэг тийм амар зөвлөд байх зүйл биш. Тэр бол зүгээр нэг яг хөө биеийг бол мэдээж ажиллуулж байгаа нэг хөнгөн тиймэрхүү дасгал маярх юм болчиход байгаа. Тэрнээс биш яг гадаа гүйж байгаа заалны гүйж байгааг бол хизээч гүйцэхгүй. Тэгээд өвлийн нөхцөлд бол
аль болох утаа багтаа газар гүйжээл зүгээр утаа багтаа тэгээд аль болох дулаахан үед нь гүйжээл зүгээр. Хит их үетэнд бол гүгээд имийг бас тэгээд өвлийн нөхцөлд бол мэдээж бас хамгийн эрсдэлтэй юм бичлэгийн тал авах магадлал өндөр байдаг. Тэгээд зааландаа ирэнгүүгээд авах бас зүгээр. Тэгээ гадаа бас гүгээ. Энэ хоёрыг хослуулаад авах зүгээр. Тэгээд өвлийн нөхцөл бас тийм миний яриад байсан дээр асгалуудыг хүчний бэлтгэлүүдийг хийгээд байв зүгээр. За гэртээ ч юм уу, фитнес ч юм уу янз бүрээр өөрөө хийгээд байв зүгээр. Тэгээд одоо интернет хөгжсөн, юм хөгжсөн интернетээс марафон гүйлтийн дасгалуудыг ингээ хайгаад яг мэргэжлийн тамирчдын хийдэг дасгалуудыг хайх юм бол зөндөө л байгаа. Хэл устай хүмүүс одоо өөрийнхөө мэддэг хэл дээрээ хайх юм бол байгаа. Монголд бол Монголын юун дээр бол яг ховрол ах тэрнээс биш гадаадын юун дээр бол зөндөө л байгаа. Тэр дасгалуудыг сайн хийгээд тэр миний хэлээд байгаа пилатес энэ тэрийг л сайн судлах хэрэгтэй. Тэгээ сунгалтын дасгал хийгээд байх юм бол бас нэг бичлэгийн тал авах юм бага байт. Тэгэл ер нь бол аль болох тууштай гүгээрэй л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Олон баяр маань бэлтгэлээ сайн хийгээд твдлэхэд эх орныхоо далбаг мандуулаараа Монгол улсын рекордыг шинжил тогтоогоорой гэж ерөөё. За баярлалаа.